За эхлэе. За хагас өдрийн бүтэнсэн өдрийн оройны мэндийг хүргэе. Та бүхэн сайхан амарч байна уу? За 8-аас эхлэх байсан боловч техникийн саадлгаараа тэгээд одоо 8:30-аас эхэлж байна. За амлсан ясаар Mojo танд хөрөнгө оруул, таны оюун хөрөнгө оруулнаас идэв лайв маань 2 дахь дугаараа эхэлж байна. За эхний дугаарууд бол оюун толгойн хувьцааг бүгдээр одоо авах уу яах уу гэдэг ийм сэдв байгаа. За тэгээд өмнөх 7 хоногт бол оюун толгойн ордыг яаж илрүүлсэн бэ гэдэг талаар бас юм сонирхолтой түүх ярьж өгсөн. За тэр түүхээ бас жоохон дутуу ярьсан байна. Тэгэхээр энэ дээр одоо та бүхэнд дахиад жоохон мэдээлэл нэмж өгье. За энэ график дээр харагдаж байгаа ажлын оюун толгойн ордын одоо илрүүлсэн байгаа нөөц бол ингэж харагдаж байна тийм ээ. За Хируга, Оюут, за Хьюго гэдэг ингээд. Тэгэхээр анх BHP биелэгдэн компани бол одоо олон өрөмдлгүүдийг ингээ хийсэн. Гэхдээ их гүн явж чадахгүй байгаа гэсэн юм шиг байгаа. Ингээд гүн ийм урт өрөмдлгүүд хийхгүй. Одоо энэ мэн шиг те ийм урт өрөмдлгүүд хийхгүйгээр энд нь ч юм уу те ингээд газрын гүнд байхгүй гэж бодоод наагуур нь ингээд өрөмдөөл цоолоод яваад исэн юм л та. Тэгээс олдохгүй нөгөө ордно. Гэтэ нэг минералын илэрч бол олдоод идэг. Гэтэ яг ийм оюун толгой шиг одоогийнх шиг ийм том нөөц нь бол олдохгүй байсан. Тэгээ сүүлд энэ Роберт Фридланд аваад ийм урт өрөмдлгүүд хийсэн юм байна гэж ойлгоод байгаа юм бол. Ийм урт ийм тууштай өрөмдлгүүд хийдэг. Ингээд газрын гүн рүү ингээд урт өрөмдөх тусмаа нөгөө орд маань доор байгаа учраас тэр өрөмний эрдэсжилт гэж ярьдаг. Тэр эрдэсжилт них өндөр гарч эхэлсэн байна. За одоо 1 тонн хүндрэлт 1 грамм алт 1 хувийн зис гэх зэрэг ийм агуулмжууд нь өндөр болж эхэлсэн. За ингээд байж итэл Rio Tinto одоо ашиглая. Rio Tinto хөрөнгө оруулъя гэдэг ийм одоо санал юмнууд яригдсан юм бэл. За ингэж одоо анх энэ орд бүтнээрээ олдсон. Тэгээд газрын гүнд нийт нөөцийнх нь 80% нь одоо 70 дуурхаад байгаа гэдэг байгаа шүү дээ. Энэ ил уурхаад чинь бол 20% нь байгаа гэж байгаа. За ингэж энэ орд 2000 он гараад 2005-6 онд өргөмжлгүүд нь ерөөдөө гол өргөмжлгүүд нь хийгдээд тусаад за ингээд энэний дараа 2009 онд нөгөө алдарт оюун толгойн хөрөнгө оруулалтын гэрээч нь байгуулагдсан. За ингээд өнөөдрийг хүрч байгаа. Ийм түүхтэй. За өнөөдрийн үндсэн сэдэв маань юу гэхээр энэ зис гэдэг зүйлийн талаар зисийн зах зээл, дэлхийн зисийн зах зээл, зисийн үнэд юу нөлөөлд юм бэ? Манай оюун толгойн ордын ач холбогдол ер нь дэлхийн зах зээл дээр хэр зэрэг том чухал юм бэ гэдэг ийм үндсэн асуудлаар л ярина. За тэгэхээр зисийн одоо орд гэдэг бол дэлхий дээр тийм олон байдаггүй. Нүүрс бол одоо маш олон оронд нүүрсний том ордууд байна шүү дээ. Энэ шиг ийм зис бол ийм элбэг биш. За тэгэхээр энэ дэлгэцэн дээр бүгдээр анхаарлаа хандуулъя. За ингээ харахаар энэ зисийн топ 20 орд байгаа юм. За ингээ харахаар энэ зисийн ордын ихэнх нь энэ хардаа өмнөд одоо Америкийн энэ Чил улс. Ингээд энэ захаар нь маш их олон орд байдаг. За хойд Америкт нэг энэ хамгийн том 3 орд нь шүү дээ, тэ. Энд 3 байна. За энд Африкт нэг ганц байна. За ийшээ Индонез руу нэг байна. Австралид нэг байна. Хойно нэг байна. Тэгээд энд бол Монголынх одоо энэ байхгүй. Тэр энэ 17 оны зураг. Тэгэхээр ийм зисийн нөөцийн одоо тогтцол нөөцийн олдоц бол их цөөхөн болсон. Сүүлийн ерөөхдөө 3 жилийн хугацаанд зисийн ийм хайгуул энэ тийм дэлхийд даяар хийгээд ерөөс юм том орд бол олоогүй юм бэл. За
Манай энэ оюут толгойн ордын нөөц чинь бол дэлхийд эхний одоо 5-т ордог ийм том орд байж байгаа. За тэгэхээр эндээс юу гэж харагдаад байгаа вэ гэхээр зэсийн одоо орд, зэсийн нөөц, зэсийн нийлүүлэлт төдийлөн тийм богино хугацаанд хурдан өсөж чадхааргүй харагдаж байгаа. Нэгдүгürt. Хоёрдугаар хайвал хийгээд том орд олдохгүй. Хоёрдугаар зэсийн орд олсон ч гэсэн тэрийг одоо ингээд ашиглалтанд оруулаад үйлдвэрлэлийн хэмжээнд авч хүртэл их хугацаа ордог. Одоо бүгдээрээ оюут толгойн далдуурхаан жишээгээр л аваад үзье л дээ, тэ. 2015 онд далдуурхааг чинь эхлүүлсэн. Тэгээ одоо энэ 21 онд ашиглалтанд орно гэд төлөвлөсөн байж идэл бас геологийн асуудал үүслэе гэд ингээд хойшлуулчлаа шүү дээ. Тэгэхээр том ордыг ашиглахыг бол одоо дор хаяж 4-5 жилийн бүтээн байгуулалт явж ийж тэрний дараа үйлдвэрлэл рүү ордог. За нэг ийм зүйл байна. Зэсийн олборлолт, зэсийн баяжуулалт гэдэг энэ зүйл маань. Нүүрс бол өөр шүү дээ, тэ. Нүүрс бол оллоо, тэгэл хөрсийг хуллаа, ухлаа, ачлаа, тэгэл бай гаргаа явуулчих. Зэс болохоор хөдрөө олборлно, тэгээд нөгөө хөдрөө боловсруулна, ангижруулна, тэ, баяжуулна. За тэгээд баяжмал болгоно, тэгээд баяжмалаа гаргана гэдэг юм байна. За ийм учраас энэ Goldman Sachs-ийн хийсэн бас судалгаа байгаа юм. 19 оны Corporate Outlook гэдэг судалгаа. Goldman Sachs одоо банк, тэ, санхүүгийн investment банк ны commodity research ингээд харахаар энд ингээд 2011 оноос хойш 25 хүртэл таамаглал гаргасан байна. За нийт global consumption гэж байна, тэ. Дэлхийн нийт хэрэглээ бол ийм тоон байна. Одоо энэ 19.6 сая тонн зэс хэрэглэдэг юм байна шүү дээ. 11 онд хэрэгжилж исэн юм байна дэлхий. За одоо 18 он 19 он гэхээр энэ жил бол дэлхийн нийтээрээ нэг 24 сая тонн зэс хэрэглэх гэж байгаа юм байна. За ангингууд нөгөө талд нь үйлдвэрлэл нь байгаа юм. За яг уурхаагаас үйлдвэрлэгдэж байгаа нь энэ байна. За дахин одоо боловсруулж байгаа зэсийн хэмжээнд байна. Зэсийн хэмжээг нэмээд за ингээ боловсруулсан зэс, те, боловсруулсан зэс юм байна. Боловсруулсан зэсийн одоо нийт үйлдвэрлэл бол энд харагдаж байна. За энд нийлүүлэлт эрэлтийн баланс харагдаж байна. За эхний жилүүдэд бол нийлүүлэлт нэрээ илүү байсан байна. Тэ? Нийлүүлэлт нэрээ илүү байж исэн. За ингээд 19, 20, 21, 22 ингээ гайг явжснаа 23 оноос дутагдaltaй болоод эхэлж байгаа. Энэ зэсийн нийлүүлэлтний эрэлтийг гүйцэж чадахгүй ийм хэмжээнд ирнэ гэж ингэж таамаглаж байгаа. За долларын 1 тонных нь одоо зэсийнх нь үнийг дунджаар ингэ таамаглах юм бол 19 онд 6800 байна гэсэн байна. Тэгээд 25 он гэхэд бол 9764 долларт хүрнэ гэж тухайн жилийн дундаж ханшууд энэ чинь. За ингэж Goldman Sachs бол таамагласан байна. За тэгэхээр би түрүү хэллээ, нийлүүлэлт талаас зэсийн одоо ордуудыг шинэ ордууд хайхаар олигтой үр дүн гарч том орд бол олдохгүй байгаа. Одоо байгаа ордууд нь аюул олон жил ашиглажсэн. Нөөц нь буурч байгаа. Дээрээс нь зардал нь өсөж байгаа. Ийм ордууд байгаа. За яг ийм нөхцөлд дэлхийн энэ зэсийн хэрэглээ яагаад өсөөд энэ 5-6 жилийн дараа нийлүүлэлтийн дутагдалд орох гээд байна вэ гэхээр хятадтай холбоотой. За хятад гэдэг улс бол энэ дэлхийн нийт зэсийн хэрэглээний одоо үндсэндээ талын эзэлдэг. Өөрөө бас үйлдвэрлэдэг. За тэгээд нийт одоо дэлхийн зэсийн хэрэглээний нэг 5 орчим хувь, 5-аас 10 орчим хувийн тэнцэх хэмжээний зэсийг гаднаас нь импортлж авдаг. За ийм маш том хэрэглэгч байгаа юм. За энэ хэрэглэгчийн өөрийнх нь ханшид нөлөөлөх хүч бол их өндөр. За яагаад өндөр вэ гэхээр та бүхэнд би сая хэллээ. Нийт зэсийн дэлхийн зэсийн хэрэглээний чинь те нөгөө 25 сая тонн зэсийн чинь талын
хятад дангаараа эргэлж байгаа байхгүй. Тэгэхээр хятадын эдийн засгийн өсөлт зэсийн үнэтэй маш их хамааралтай байж үүдэг. За энд ингээ бүгд харъя те. Энэ 8 оноос хойш одоо энэ 19 он хүртэл зэсийн дундаж хаан шин шар байна. Хятадын эдийн засгийн өсөлтийн хар байна. Тэ? Уучлаарай зөрүүлж хэлсэн байна. Хятадын эдийн засгийн өсөлт бол энэ шар нь бол зэсийн тухайн оны дундаж одоо юм үнүүд явж байгаа. За ингээ харахаар хятадын эдийн засаг өссөн. Энд ингээ өсөж байна. Хятадын эдийн засаг. Тэнгүүд араас нь зэс өссөн байна. Хятадын эдийн засаг унаад ингэнгүүт зэс араас нь ингээ унж байгаа. Ийм зүйл тогтол харагдаж байгаа. За ингээ корреляц тооцоод үзэхээр 0.78 гэдэг нэгт хамааралтай гэдэг ийм үр дүн гарч байна. За тэгэхээр энэ өөрөө ямар асуудлыг хэлээд биднэрт юу хэлээд байна вэ гэхээр хятадын энэ хэрэглээ буурахгүй. Цаашаагаа улам өснө. За яагаад өсөх вэ гэхээр хятадын эдийн засаг өсөж байгаа тийм мэдээж ерөнхий одоо юу нь бол тайлбар нь бол. Тэгэхээр мэдээж дид бүтц баригдана, хүн ам нь өснө, барилга байшин баригдана гэх мэтчлэн ингээд тэр болгонд л зэс орно. Одоо шинжээчдийн сүүлийн үед нэг их онцолж яриад байгаа зэсийн эргэлтийг өсгөх нэг юм шалтгааныг бол энэ цахилгаан автомашин гэж тайлбарлаж байгаа. Тэгэхээр одоо чинь нийт дэлхийн автомашины чинь нэг 5 хүрэхгүй үн байна уу да. Цахилгаан автомашин юм байна л да. Энэ чинь өөрөө ингээд солигдно. Юу үргэлжлэн нь бол нөгөө тэрэлтэт хөдөлгөөртэй шатхан эргэлтэй машинууд гэж байна. Тэгэхээр эх жилүүдэд цаашдаа цахилгаан автомашины хэрэглээ дэлхийд даяар нэвтрээд их болно. Тэрэлтэт хөдөлгөөртэй энэ шатхан эргэлтэй машины хэрэглээ багасна. За энэнийг хамгийн дөрөнд лид хийж явуулсан хятад гэж үзэж байгаа. Тэгэхээр хятадын цахилгаан автомашины үйлдвэрлэл бол огцом өснө хэрэглээ ч гэсэн тэрийгэ дагаад хэрэглээний эхлээд тэр хэрэгцээгээ бий болгоно. Тэгээд тэрэнд зориулж цахилгаан автомашины үйлдвэрлэл бол үлэм хэмжээгээр өснө гэдэг ийм тооцоо явж байгаа юм лээ. За тэгэхээр бид ер нь оюу толгой гэдэг энэ ордын үн цэнийг одоо та бүхэн нэг ийм баримжаа авч байгаа баг. Нэгдүгээрт энэ бусад дэлхийн зэсийн ордууд чинь тэгж олон байж чадахгүй байгаа юм байна. Хайгуул хийгээд олигтой юм бас том орд олдохгүй байгаа юм байна. Нийлүүл талдаа. Нөгөө талдаа хятад гэдэг маш том хэрэглэгчийн одоо 50% бүрдүүлж байгаа энэ хэрэглээ дахиад нэмэгдэх гээд байгаа юм байна цаашдаа. Гэтэл оюу толгой гэдэг орд одоо байршлаараа тийм ээ. Байршлаараа ерөөсөө хятадын хаяанд байж байгаа. За энэ харагч тийм. За энэ бол би бол энийг энэ оюу толгойн Turkish Resource.com сайтаас нь байгаа энэ сайт материалыг та бүхэнд харуулж байгаа шүү. За ингээ бүгдээ харилт оюу толгой энд байж байна. За ингээд Монголын хэл энд байна. За тэгэл хятад руу орчиж байгаа. Ийм ойрхон те далаа малаагаар явахгүй шууд тэрээр. Гэтэл одоо та бүхэн энэ график энэ зурган дээр харалт. Энэ хятад улс энд байна. Хятад улс ахиух хэмжээний зэс авыг л Индонезиас хаасан хэдэн мянган километрээс далайн тээврээр ингэ тээвэрлж авна. За Африкаас нэг ганц. За үндсэндээ гол хэрэгцээг бол Чилээс л. Чил, Бразил гэдэг энд байгаа Аргентин энэ гэсэн энэ улсуудаас л авч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ оюу толгой орд гэдэг чинь өөрөө зэсийн нөөц гэдэг утгаараа хятадын хувьд бол маш чухал ийм нийлүүлэгч юм аа. Нэгдүгээрт. За хоёрдугаарт хаяанд нь байгаад байгаа юм. Хятадын ерөөсөө хаяанд нь. За тийм учраас байршлих давуу талтай. Тэ? Байршил нь бол маш ойрхон болж тарах гэдэг шүү. За тэгээ хятад гэдэг юу Монгол гэдэг улс маань бол өөрөө их тайван амгалан ардчилсан. За ийм улс болж таарч байгаа. За ингэхээр энэ ордын хэрэглэгч нь бол угаасаа хятад. Одоо ерөөсөө дэлхийн зэсийн хэрэглээний 50% хятад эзэлж байгаа ойлгомжтой шүү дээ. Тэр дотроо оюу толгой гэдэг бол ойрхон байрлалаараа өртгөөрөө нөөцийнхаа хэмжээгээр бүх юмараа
хятадуудын хувьд бол стратегийн нийлүүлэгч нь гэж үзэж болохоор том одоо нөлөө бүхий нийлүүлэгч нь гэж үзэж болохоор ийм орд юм аа. Тэгээ энэ ордоос ч юм бол одоо жил болгон дунджаар одоо бол дунджаар нэг 150 мянган тонн зис гараад байгаа шүү дээ. За энэ чинь ингээ өсөж явсаар хагаад нэг 450 мянган орчим жилдээ орчим тийм зис гаргадаг. Одоо нөгөө далдуурхайн ашиглалтанд орохоор тийм зис гаргадаг ийм орд болох юм байлээ. За цаашаага явъя. Тэгэхээр за энийг ярьсан. За энд нэг чухал юм тооцоол хийсэн байна. За энэ бол нөгөө Turkish Field Research л өөрсдөө л тооцоогоо хийгээд байгаа шүү дээ. Энэ сайтн дээр нь бүгд ингэ байж байгаа. Сайхан уншаад ойлгоод мэдээлэл цуглуулах юм бол энд их юм байна дөө. Ер нь тэгээд бүх юм ил тодлоо шүү дээ. За энэ юу гэж байна? 2030 он гэхэд оюут толгой бол дэлхийн 3 дахь том зэсийн үйлдвэрлэгч болох юм аа гэж байна. Тэ? Зэсийн үйлдвэрлэгч болох юм аа. Ойлгомжтой байгаа зү тэ. Далдуурхайн ашиглалтанд ороод үйлдвэрлэлийн хэмжээ нь өснө. Тэрний ирээр оюутлол том үйлдвэрлэгч болно. 3 дахь том үйлдвэрлэгч болно гэж байна. За сонирхолтой хоёрыг график байна энд. За нэгдүгээр график нь бол юу гэхээр одоо 2030 он гэхэд дэлхийн хамгийн топ 10 зэс үйлдвэрлэгч одоо ордууд юу байна вэ гэхээр за Escondida. За энэ одоо ч гэсэн байгаа. Энэ бол тухайн үед ч гэсэн бас шир заагаад байж ах юм байна. За Grasberg гэж энэ орд одоо бол энэ үйлдвэрлэл нь бага байгаа. Энэ Индонезид байдаг орд. Freeport McMoran эзэмшдэг компани нь бол Freeport McMoran гэж эзэмшдэг компани байгаа. Grasberg-ийн орд. Энэ сонирхолтой нь би зүгээр нэг жоохон л уншиж судалж ирсэн. Энэ Grasberg-ийн ордыг ашиглах тэр хөрөнгө оруулалтын хийх барьсан одоо явж байгаа тэр түүхэн ч гэсэн Монголын энэ оюутлах одоо жоох төстэй. Тэгээ би нэг судалж байгаа та бүхэнд бүр гоё ингээд яг юу болсон гэдгийг нэг лайвднаа. Одоо манайх чи ингээд нөгөө төрн 34%-ийг авчихсан. Тэгэл 100 гаралдаал зардал нөсгөр хаагаал зогсоогоол тий. Тэгэл авилга хэл ахвал чи авсан би авсан гэл ингээд новшин юмаа ингээд яриад 10 жил боллоо шүү дээ. Тэгэхээр ер нь тиймэрхүү зас дээр Индонезийн засгийн газартай нэг холбоотой нэг юм орд байгаа. Тэгээ ингээд хоорондоо нэг тохиролцож байгаа нэг юм түүх. Энийг лайв дэж татдаг. За тэгсэн 3 дугаарт оюутлага маань орж ирэх юм байна. Жилдээ 543 мянган тонн одоо юу ахна шүү дээ. Зис гаргах нь шүү дээ. Одоо хардаа одоо бол 159 мянгаыг л гаргаж байгаа юм байна л жилдээ. За ингэж энэ ордын маань дэлхийн зэсийн зах зээл дээр байр суурь нь өсгөнэ ингээд. Одоо 30 он гэхэр чи 10 жилийн дараа юу те. 10 жилийн дараа ингээд явж өгнэ. За ардталт нь хин юм байна. За энд байна ингээд. За энэ ордуудыг нь сайн мэдэхгүй юм байна. За Escondida-г мэдчихээн, Grasberg-ийг мэдчихээн. За тэгэхээр ийм одоо тооцоо хийсэн юм чи өөрсдийнх нь хийгээд байгаа тооцоо шүү дээ. За энэ тардаа бас нэг сонирхолтой cash cost гэж байгаа. Одоо 1 pound гэж ярьдаг билүү те. 1 LB гэдэг чи одоо юу лээ? Pound лөө. 1 pound зэсийг гаргах зардал cash cost те мөнгөн зардал гэж байна шүү дээ. 30 он гэхэд хэд болох вэ гэсэн чинь одоо ардаа одоо нэг $1 гаруй байгаа юм байна. Тэгэхээр 30 он гэхэд нөгөө массаар үйлдвэрлэлээд эхлэн шүү дээ те 159 мянгаыг биш 543 мянгаыг үйлдвэрлээд ирэхээр 1 одоо паунд зис гаргах зардал 1.45-аас 0.78 руу бууж орж ирэх юм л дээ энэ дардаа. Тэгэхээр энэ бол нөгөө нэг зардлын хувьд асар нөгөө одоо хямдхан зардалтай залуу орд гэдгийг чинь давуу тал юм л дээ. Давуу тал нь энэ. Бусад ордууд ч бол ухах тусмал хөгшрөөл улам л дэлхийн гүн рүү яваад байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө ухаж гаргаж ингэж ирэх зардал нь улам л өсөд байгаа байхгүй.
Оюутлагч нь шинэ орд учраас бас их юутай. Зардал багтай. Дээрэс нь бас нэг энэ нэг блоклон олборлох гэдэг ийм шинэ арга технологиг хэрэглэнэ гэдэг байгаа шүү дээ. Блок caving гэдэг. За би бол яг яадгийг нь бол мэдэхгүй, нарийн мэдэхгүй. Гэхдээ хурдан хугацаанд ухах боломжтой болгодог гэж байгаа юм. Нэгдүгээр, хоёрдугаарт юу? Зардал багтаа болгодог гэж байгаа. За ийм арга юм байлээ. За тэгэнгүүт одоо зэсийн спот үн буюу одоогийн зах зээлийн үнэг $3 руу төгсөн байгаа байхгүй. Тэгэхээр энэ ч одоо cash cost, non cash cost ингээд нэмэгдэн тэ. За тэгээд нийт ингээд зардал. За энд байгаа юм мэдэхгүй байна л та. Non cash cost нь ямар ч гэсэн нэмэгдэн, энэ cash cost ингээд. Тэгээ энэ хооронд зөрүүн л одоо ашиг болж ирнэ гэсэн санаа шүү дээ. За ийм орд юм гэдгийг энд хэлхийг хүссэн юм . За тэгээ энэ ардаа энд бол одоо бүх юм байна дөө. Та бүхэн одоо энэ шиг ингээ ороо сайхан үзээрэй. Одоо энэ ш тардаа нөө миний түрүү чи яриадсан EV гэдэг нөгөө электрон vehicle гэдэг нөгөө цэцлэг автомашины эрэлт, зэсийн эрэлт. Одоо ингэж өснөө гэж таамагласан байна шүү дээ. За энэ юу гэж вэ? Зэсийн эрэлт, цэцлэг автомашин бол цэцлэг автомашин цэцлэгаан тээврийн хэрэгслийн холбоотой дэд бүтц байгууллагатай холбоотой зэсийн эрэлт. Тэ ингээд ирэх жилүүдэд өндөрснө гэж шүү дээ. За энэ одоо хардаа энэ 20 оноос хойш ингээд тасралтгүй өсөх юм байна л да. За тэгэнгүүт энэ зэсийн нийт эрэлтэд эзэлж байгаа энэ төрлийн эрэлтийн хэмжээ нардаа одоо 19 онд нэг 2% орчим байгаа юм да. Ийм байхад 30 он гэхэд одоо 15% очно гэж шүү. Дэлхийн нийт зэсийн хэрэглээний 15%-ыг энэ төрлийн хэрэглээ эзэлнэ гэж. Тэр дотор нөгөө хятад чинь хамгийн түрүүнд явж байгаа байхгүй юу? Хятадын чи одоо Шинжэн гэдэг хот байгаа шүү дээ. Одоо яг Хонконгтой хил залгаа хот. Тэрний чинь тэр хотын чи ерөөсө такси нийтийн тээвэр тэр чигээр цэглэхэн автомашин байт юм байлаа. Би сая нэг 100 очоод ирсэн. Хэд хоног очоод ажиллаар явж байгаад ирсэн. Тэгсэн чинь тийм онцлогтой юм хот юм байл. Тэгээ хамгийн анхны хятадын одоо 100% нийтийн тээвэр нь 100% цэглэхэн автомашин явдаг ийм хотоо гэж. Тэгээд цаашдаа бол эн чинь нөгөө агаарын бохирдол гээл те цэглэхэн автомашин хэрэглээ өсөх ийм зүй тогтолтой байгаа шүү дээ. Хятад ч гэлтгүй одоо энэ Европын бүх том юунууд чинь те үйлдвэрлэгч нар чинь ингээд бүгдээрээ л ийшээ шилжиж байна. За энэ тооцоо исэн байна. За энэ хав би нэг зураг үзүүлэх гэсэн. Ачиж. За олдохгүй юм шиг байна. За ингээд дараагийнхаа лайваар юу ярих вэ гэхээр яг энэ одоо ордынхон хувь эзэмшлийн бүтэц зураглалыг одоо ярина. За тэгээд хувь эзэмшлийн бүтэц зураглалаас юу харагдах вэ гэхээр бид аль компанийн хувьцааг худалдаж авах боломжтой байгаа вэ гэдэг юм чинь тодорхой болоод эхэлнэ. Тэгээд тэрний дараа бүгдээрээ яг энэ хувьцааны үнэлгээний тухай ярина. Бас л энд ингээ бүх тооцоог нэгээ тавьсан байгаа. Тэрийг би гаргаж ирээл сайхан тайлбарлаад өгчээ. Тэ. За ингээд өнөөдрийн лайваар л яав гэхээр дэлхий дээр зэсийн нийлүүлэлт бол тийм дур зоргоороо өндөрсөж чадахгүй юм байна. Олдоц болон багассаар байгаа юм байна гэдэг дүгнэлт. Хоёрдугаарт Хятад улс дэлхийн нийт хэрэглээний зэсийн хэрэглээний 50% эзэлж байгаа. Тэр Хятадын эрэлт дахиад цаашаа улам өсөх гээд байгаа юм байна. Тэгэхээр энэ хооронд юу болох вэ? Үн өсөх, зэс илүү үнэтэй болох нөхцөл байдал үүсэж байна. Тэгсэн чинь Монголын оюу толгой хаяанд нь хэвтэж байгаа юм байна. Тэ? Тэгэхээр юу? Оюу толгой эрэлт хэрэгцээ бол зэсийнх нь эрэлт хэрэгцээ бол хангалттай өндөр байгаа юм байна. Тэ? Ийм үед бүгдээр яаж энэ оюу толгойхон ордос одоо хувь хүн иргэн одоо та тэ энийг үзэж сууж байгаа та би одоо энэ лайв хийгээ сууж манай нийгэмлэгийн охин энэ хүмүүс бүгдээрээ яаж одоо нэг жоох ашиг олох вэ хүртэх вэ жоохон ухаан толгойгоо ажиллах вэ гэдэг тухай бүгдээрээ ярилцаад байгаа шүү дээ болно санаа. Тэгээд дахиад 2 лайв явна. Тэгээд тэрний дараа яг би өөрийнхөө
одоо эцсийнхаа дүгнэлтийг та бүхэнд хүргэе гэж бодож байна. Ер нь бол энэ хувьцаа гэж одоо 12-3 оноос хойш судаллаа да. 4-5 жил судаллаа. Би бол боддtiin. Одоо энэ ингээд манай дотоод асуудлаас болоод энэ хувьцааны жүүн одоо 58 цент болчиход байна шүү дээ. Маш том нөөцтэй хажууд худалдаж авах хүн бэлэн ийм нөөцөн дээр байгаа ордын хувьцааны үнд өнөөдөр $0.58 байна гэдэг бол энэ бол монголчуудад олдох цөөхөн боломжуудын нэг гэж би бодоод байна. Хэрвээ юу гэдгийг зарим нэг талаараас баярлаад байгаа шүү дээ. Энэ манай улс төр ингэж заваараагүй те энэ орд мордын цогсоогоогүй те хийм байсан бол энэ хувьцааны жүүн одоо аль хэзээний $5-6 болцсон. Бүгдээрээ одоо аваад ямар ч нэмэргүй те өсөөд нэг шилтэ өсгөргүй тийм хэмжээнд очих байсан бохоггүй. Тэр бүх юм нохон гэрлэр явцсан бол тэгсэн чинь дунд нь манай эд маань бас те манай ах нар маань бас хоорондоо пумпан хийлцээд тэгээд ингээд оюуталгын хувьцааны үн ч одоо сайхан хямдхан болсон байна шүү дээ. Тэгээ би энд бас нэг яаж зүгээр байх уу нэг юм хэлээдхий. За энэ дээр юу байгаа вэхээр энэ 15 оны 3 дугаар сар байна те 3 сарын сүүлээр энэ тухайн ерхий сайд маань бол оюутлахын даалдвархан гэрээг байгуулна гэж зарласан. За ингээд зарлж явах үед бол хувьцааны ханш маань ингээд харахаар $3 орчимд байсан байгаа юм. $3. Энэ мэдээ зарлагдж явах үед. За яг энэ гэрээг энд зурсан. Яг энэ оргил дээр энэ 4-5 сарын ихэр. Ингээд энд үед нөгөө хувьцааны үн маань нэг сар гаруй хугацаанд $4.4 болж өссөн бидгийг. За ингээ үндсэндээ яах нь 50 өссөн ба шүү дээ. Эндээс хүртэл 50 өсөд. Ингээд 70 дуурхай хөрөнгө оруулалтын гэрээ зурагдаад цаашаа явсан. Тухайн үед хятадын хөрөнгөний засаг дээр хөөс хагарсан байж байгаа. Хөөс үүссэн байж байгаа. Хөөс нь хаг үсрээд 6-7 сар ингээ сайхан унсан. Ингээ 16 оны эхэнд $1.6-7 болсон байсан шүү. Ийш ингээ харах юм бол $1.8 болсон байсан бай. За ингээд мэдээж яг өдөр чи хөөс чи хагарсан унсан буцаад зах зээл өснө. Ингээд өсч явж байгаа нэлээд боломжийн нэг $3 орчимд ингээд хэлбэлцээд ийсэн. За ингээд 18 онд золгосон 18 он гаруугүй юм манай оюу толгой дээр чи татварын акт тавьсан да. $155 сая татварын акт тавилаа. За тэгээ үжил улсын хурлаас оюутлахын даалдвархан гэрээг шалгах ажлын хэсэг байгууллаа. За ингээд сөрөг мэдээлэлүүд шүү дээ. За ингээд үжил нөгөө Трамп маань бас юу яасан? Гадаад талтай дай эхлүүлсэн. Тэгсэн зэсийн үн унсан. Тэгээ манай оюутлогын хувьцааны үн ч гэсэн бас энд ингээд унж байгаа юм. За ингээд үжил ингээд 18 он дууссан, 19 он эхэлсэн. За энэ хооронд бол яг нэг онцын болоогүй. За ингээд үжил нөгөө жилийн үн байгуулагдсан оюутлогын нөгөө ажлын хэсэг маань энд дүгнэлтээр гаргасан. Тэгээ товчхон хэлэх юм бол энэ гэрээ бол хууль бус байна. Энэ гэрээ Монголын талд ашиггүй байна. Энэ гэрээг өөрчлөлт оруулна гэсэн. Зөрүүлээд Риотинто шууд нэг ч цэг тасал өөрчлөхгүй аваа хийсэн. За ингэнгүүд яаж нэг хувьцаан чанч дахиад унж шүү дээ. За ингээ байжсэн чинь сая энэ хавар юм уу 100 юм уу нөгөө оюутлогын удирдлагууд ч энэ нөгөө доогуур ухаад байсан даалдвархааг ашиглах анхны төлөвлөгөө бүтэхгүй. Яга бүтэхгүй гэхээр энэ доор байгаа энэ газрын геологийн бүтц чинь бидний анх бодож ирснээс өөр байна. Тэгэд одоо энийг асуудлыг шийдэх бол дахиад $1.9 тэрбум хэрэгтэй. Тэгээд 2.5 жил хойшлох нэ энэ даалдвархаа үйлдвэрлэл хойшлох нэ гэдэг. Ийм мэдээлэл хийстэй 44 онсон шүү дээ хувьцааны ханш тэр өдөр 44 онс. За ингээд өнөөдөр $0.58 болсон явчих. Марта $0.58 буюу 58 цент болцсон явж штт. Энд ингээд та бүхэн хараарай. Бүр ингээд томруулаад харъя те. Энэ сая өнгөрсөн 7 хоногт ерөөсөө огцом өсчлээ л дөө. Тэгээ би нэг уул нь та бүгдэд нэг бүрэн мэдээлэл өгчөөд тэгээ н хувьцааныхаа ханшиг ярий да гэд ингээд бодж итэл нэг өнгөрсөн 7 хоногт нэг шүүх хурал болсон юм байлаа. Тэгээ тэн дээр
Rio Tinto гийн зөв гэж гарсан юм уу та. Тэгсэн чинь хувьцааны ханшин энэ 45 цент байжгаад одоо 58 цент, бараг 59 цент болоод ингээ огцон өсчлөө. Нэг ийм хөдөлгөөн гарчлаа гэж би хэлэх гээд байгаа. Зөвхөн мэдээлэл өгж байгаа юм. Гэхдээ миний бодлоор бол энэ ингээд цаашаа тэр чигтээ алга болно гэж болоогүй. Зүгээр тэгтээ энэ нэг юм өсөл гараад дээ шүү. Тэгээд анзаарж байгаарай л гэж хэлэх гээд байгаа. Та идэг. За тэгээ ер нь та ингээд харалт те ингээд ханшаа ингээд харъя л. Ингээ харахаар чинь ингээд $3 чинь даахгүй. $3 бүсэд бол их удсан байгааз хувьцааны ханш. Тэгэл ерөөсөө дандаа дотоод одоо манай гадаад улс төрийн ерөнхийдөө нөхцөл байдалтай холбоотойгоор ингээл ханш нуусан. За гадаад талааны дайж бас нөлөөлсөн, манай дотоод орчинч нөлөөлсөн, сүүлдэн дээр оюутлахаа мэдээлж гисэн нөлөөлөл. Ингээд ер нь бараг л одоо байж болох хайшин чимтэй. Энд газар доор байгаа баялагийг бодохоор бол эн чинь байж болохооргүй үн байгаад байдаг. Тэгээ хөрөнгийн зах зээл чи өөрөө гайхамшиг юм да. Маш цэнтэй зүйлийг их хамтхан авах боломжийг олгож шít. Тэгээ би бол заримдаа ах нартаа баярлалдаг. Ийм асуудал үүсгэсэн бол аль эзэн ханш маань өсч гисэн байж байна. Тэгэхээр магадгүй энэ бол Монгол хүмүүст амьдралд нь цөөхөн тохиолдох том хөрөнгө оруулалтын боломж байж магадгүй. Гэхдээ би ингэж хэлснээрээ таныг одоо шууд энэ хувьцааг нь бүх мөнгөөр аавмаа гэж хэлж байгаа зүйл огт биш шүү. Өөр ингэсэн толгойтой, өөр ингэсэн бодолтой, анализтай, мэдээлэлтэй, судалгаатай байж ич шийдвэрээ гаргах шүү бүгдээрээ. Шийдвэр гаргах бол болоогүй байна. Дахиад 2 лав явна. Тэрний дараа би өөрийнхөө санааг та бүхэнд товч тодорхой хэлнэ. Тэгээд цаашаага яхаа өөртөө мэдэрээ. За анхаарлаа хандуулсанд баярлалаа. Шинэ 7 хоногт ажлын өндөр амжилт. Хүсэн өрөө ёо. Баяр та.